Би 14-16 настай хүүхэд байхдаа би болон миний найзууд маань ихэнхдээ бид өргөн хоолны газар очиод энд амардаг эсвэл ойролцоох ойд газар хайдаг байсан. Бид ганцаараа байж хүмүүс биднийг хараад байхыг хүсдэггүй насан дээрээ явж байсан байх. Үүний цорын ганц асуудал нь амралтын өдрүүдээр бид гадаа гарах үед борой болж. Ихэнх дэлгүүр хоолны газрууд биднийг шөнө дуудахаас өмнө хаагддаг байсан. Нэг жилийн өвлийн амралаар бид энэ асуудлаа маш их улгарсан. Бид цэцэрлэг хүрээлэнгээр зугаалж шөнийн цагаар хүрэл. Яг ижил санаа хид хідэн бүлэг хүмүүс байдаг байсан. Тэгээд нэг орой миний найз эцгийнхээ хуучин фермийн байшингийн ухаад дурсаж хинч байхгүй судлахад сонирхлоо газар байж болох юм гэж хэлсэн. Би ферм хосыг хараагүй, имээ гадаа харанхуй байсан бас хаасайгүй гэрэл байгаагүй. Гэхдээ би чадаагүй. Ямар ч чиглэлд байшингийн хэлбэрийг ялгаж янахгүй, хэлж алхаж удирдан. Түүний эцэг яагаад энд анхнаасаа байсныг айлбарлаж байх үед хав хайрах замаар явж байв. Тэрээр имээ өвгийнхэн ферм хос гэж хэлсэн. Гэхдээ эд нас барсны дараа эцэг ихтэй өвлөсөн амьшаа нөхцөл байсан гэж хэлсэн. Нурах гэж байгаа юм шиг довшоонгүй болж. Үүдний урд хүрээд хаалга нь бүрхэгдсэн байв. Модны омхуудс байсан бол бид арын хаалга бүрэн байхгүй байсан хэсэг рүү явж ус бүр усаа асаасан. Гинэл гэрлүүлэг асаж доогш орол гайхлан энэ газар бидний бодож байснаас үнэхээр сүд болоогүй байв. Авилга эд зүйлсийн ихэнхийг ийм ч их хөдөлгөөгүй юм шиг санагдаж байсан ч маш их осоо байсан бөгөөд манай бас. Гэрэл нь ийм сайн байгаагүй бол магадгүй байгаагаасаа тэр харагдсан байх. Бид хэсэг хугацааны дараа л хуваагдсан. Биринчи давхрыг ойрон алхаж харж байгаад байшингийн зүүн алд коридор орж буруудан алхаж эхлэв. Гэлгийн хин нэгэн коридорын өсгөлд алхаж өнгөрөхөд би хөшөөд сандарсандаа болоод. Гэж дуудсан магадгүй ир байх гэж бодсон ч харсан хүн миний найзуудаас огоор гэдгийг би аль хэдийн мэдэж байсан. Харанхуй байсан ч миний хоёр найзаас хамаагүй өндөр уранхай байсан. Би буцаад явхаар иргсэн. Хамгийн сүүлд эднийг харсан газар руугаа явах гэж байл эргээд гэрлээ усахад ч Паул хоёр хоёулаа зогсож байв. Надаас хол харж байсан. Би өрөөнд орж эдний гэрэл хаашаа чиглэж байгааг харуул. Гэрлийн захад ир хүн зогсоод эднийг яг ширж байсан. Тэд бүгдээрээ хөлчихсөн юм шиг байв. Нөхцөл байдлын алаар юу хийхээ мэдэхгүй байгаадаа айж зүгээр л явцгаая залуусаа гэж би чичирсэн боловч айван байхыг хичээсэн бол. Залуу юу ч хийгээгүй. Гэхдээ энэ нь хүн бүрийн хариу үйлдэл үзүүлсэн байх. Учир нь гин бид бүгд хурдан гүйж байсан. Арын хаалга руу гараад задгаа албаа руу гүйж байгаа эсхийг би ч хэлж чадахгүй. Ир бидний хөөсөн боловч яг ард нь хөлийн чимээ сонсон гэдгийг иглээ байсан гэжээ. Үүнийг бид бараг шууд л машиндаа буцаж очиод ямар нэгэн зүйл авалгүй яваад өгсөн. Эрсдэл. Бид бүгд ир хүнийг зүгээр л суугч эсвэл гэргүй хүн гэргэж нэрлдэг газраа хамгаалж байсан гэж үзэж болно. Гэхдээ үүнийг сайр харахгүйгээр бай хэлэхэд хэцүү. Ч эцэг ихтэй фермийн байшингийн алаар хэлэн гэж хэлсэн. Игүүл эд фермийн байшинг цоожилж чадна. Гэхдээ ир үнийг хийгээгүй. Учир нь ир асуудалд орох вэ гэж санаа зовсон. Тэнд очсны улмаас ямар ч асуудал гарсан ир шин хамгийн аимшигаа уршлах хэвээр үлдсэн. Надад тохиолдсон хэрэг зөв байсан бөгөөд ир хүн биднийг хөөх гэж оролцсон бол бид бүгдээрээ гарч чадсандаа үнэхээр азаа байсан. Хөгжим миний бага насаа өнгөрөөсөн хорооллыг гимээгээгүй. Хамгийн сайхан нь хүн бүр амьдардаг.
газар авч чадахгүй болохоор энд байсан болохоос энд амьдрахыг хүссэндээ биш олон байшин. Маш жижигхэн хуучин байсан ба хоёрын бизнесүүд хүрэл нэг жилээс илүү хугацаанд нийлээ байхад хэцүү байсан эсвэл би залуу байхдаа хаягдсан эдгээр байшин бизнесүүдээр явахад бидэнд нэлээд үгэмэл байсан. Зүгээр л эднийг самрах гэж цагдаа нар энэ бүхэн болж байгааг мэдэх ёстой байсан. Учир нь хоёрын бүх хүүхдүүд үүнийг хийж байсан. Гэхдээ энэ алаар ямар нэгэн зүйл хийгээгүй. Яг бага байхад миний бага сургууль хаагдсан ба. Барилгыг хизээж дахин зориулсаар ашиглаагүй. Иймээс би он болж энэ сүрсэн газруудыг судалж байхдаа юу болж байгааг харах ихэд сонирхолтой байсан. Сургууль одоо харагдаж байна. Бям гарагийн орой миний андрайн бид нар очсон. Сургуульд машин байгаагүй болохоор үүний гэрээс энд хүрэхийн тулд 4 миль орчим газар алхах хэрэгээ болсон. Энэ барилга бүрч үүнээс өмнө байсан. Орхигдсон би үргэлж арай жоохон аимшиг санагддаг байсан. Энэ нь хойн зах дээр ойнгүнд гинжин хашаа байсан. Үүний иргэн оронд баг сургууль байхасаа газар шиг санагдсангүй. Бид дэше авирч барилгын хажуу ал руу явж ямар нэгэн цонх байгаа эсхийг харахаар авцсан. Гац болоход бидэнд бараг бүх цонх аль хэдийн хаглагдаж нэгдсэн байсан. Би эхэлж усарч орсон. Араас нь райн орж ирсэн. Бидний хамгийн өрөөнд хийсэн зүйл бол дөнгөж энд зогсоод хэн нэгэн доор байгаа эсхийг сонсох гэж байсан чинь маш чанга хонгой байсан. Хагарах чимээ гарч барилга чимээ гаргаж байсан ч бид ганцаараа байгаа юм шиг санагдаад хонглоор алхаж. Өрөөнүүдийг нь харж байсан нь олон жилийн дараа сургуультай эргэж ирээд иймэрхүү байдлаа харах үнэхээр хачин мэдрэмж байсан. Аимшиг нөхцөл байдал бид 3 өрөөгөөр удаан чимээгүй алхаж өнгөрөв. Гинийн чимээ бүхэлдэн барилга даяар цурааж бид зогсоод бие рүүгээ харсан ч дахин чимээ гарсангүй. Ирээд райн энэ зүгээр л өөрийн жингээр баригдаж байгаа барилга байж магадгүй гэж хэлээд бид доошоо явлаа. Анхны онголд өрөөнүүдийн ихэнх нь эсвэл хоосон, эсвэл зүгээр л энд эндгүй санал игнүүлчихсэн байсан. Ийм сонин зүйл байгаагүй. Сонирхлоо нь биднийг сургуулийн гүн рүү орох дараагийн хонголд хүрэх хүрэл байсан юм. Энэ хонголт сандалнууд энд эндгүй замд саад болж байрласан байсан. Бид цааш явахын тулд сандалнуудыг зайлуулах хэрэгэ болсон. Өрөөнүүд ихний өрөө цоожоо байсан бол бид зүүн гараалын 2 дахь өрөө рүү уруудаж юу харагдаж байгааг харав. Аазнаас хувц сүлгөө юм шиг би алхаж орж яагаад эсвэл яаж эдгээр нь энд ирсэн юм бол гэж харлаа. Хэсэг хугацааны дараа би яагаад райн юу ч хэлээгүй. Ир миний харж байгааг харж байгаа болов уу гэж бодов. Хар би эргэж ойрон өрөөгөөр олгоогоо хөдөлгөж байхдаа холын арын хэсэг байгаа дүрийг олж харсан бол би нүдээ сарвчлаа. Алс холын хан руу харал гараараа ямар нэгэн зүйл барьсан алаа биднийг ширж зогсох эр хүн харагдсан бөгөөд энэ бүхнийг уламд ордуулахын тулд ир бараг л хувцсгүй байсан бол би райн руу хурдан харуул ир бас нөгөө ирийн нүд рүү ширж байснаа эргээд. Миний гараас шүүрч аваад намайг буцааж хонгол руу хахад ир даруй бид ямар нэгэн өмрийг хөндлөн хайж байгааг сонссон. Өрөөний зүг хаалга руу бидний байсан аимшиг хашгирaan дагалцсаар бид хонглоор гүйсээр. Бидний харсан хамгийн ихний нээлээд цонх руу гарч дараа нь бид өөрсдийнхийгөө алдахаас өмнө чадах чинээгээрээ хол гүйсэн. Амьсгаагаа дараад гэрээ харих замаа үргэлжлүүлэн бид хэсгүүдийг нь нийлүүлэн бодож үзээд эр хүн хуг барьсан байх магадлалаа гэдгийг ойлгосон. Түүний овургүй байдлыг харгалзан бидэн рүү шидэх гэж оролцсон зүйл нь эр хүн үнэхээр аюултай байсан байх. Хэрэв бид цаашид үлдсэн эсвэл үүнийг анзаараагүй байсан бол энэ нь зөвхөн жилийн өмнө байсан гэдгийг олж мэдээгүй байж магадгүй юм. Сүүлчийн аяллаас хойш баггүй хугацаа өнгөрсөн бөгөөд үүнд хүргэсэн хэдэн сарын урш би үнэхээр байсан. Үргэлж хийдэг байсан шигээ гарч буудлахыг хүсч эцэст нь ажилласаа чөлөө авч амарлаа авлаа. Ир даруй аялалд надаас 2 цагийн зай уулс байсан бөгөөд маш олон зам байсан. Үүн дээр би зургуудыг гүйлгэж үзсэн боловч эцэст нь энд очисон хойноос санхоор шийдсэн би ийм ч их санаа зовсонгүй. Замын ухаан зүгээр л майхныхаа дэргэд суугаад ихэнх хугацаанд амрахыг хүссэн. 4 хоногийн цуслангийн хэрэглэгт хүн хоол хүнсээ аваад уул руу гарахад энэ үнэхээр алдраа уул биш байсан.
Хүмүүс их ирдэг болохоор машины зогсоол цөөхөн байсан. Би замын хажуугийн шавар зурмаг газраас олж зам дээр машинаа аваад эндээсээ буугаад зам дагуу явж Цуслангийн нэгэнд хүрэл явсан. Маш он газрын зураг дээр ир зам хэдэн милийн уршой руу, уулын орой руу явдаг гэж заасан байсан. Цуслангийн газрууд руу хөөсөн 3 өөр замд хуваагдсан бол энэ нь үр дүнээ байх болно гэж би бодсон. Явган аяллыг эхлүүлсэн бөгөөд 3 замд хүрэхэд ердөө 2 цаг зарцуулсан бөгөөд би ямар ч ялгаа олж харсангүй. Тиймээс би 100 гараараа явсаар 30 минутын дараа Цуслан дээр ирлээ. Энэ албай нь мод багай задгай албай байсан бөгөөд энд өөр хинч байгаагүй. Хин нэгэн энд удаан хугацаанд байгаагүй юм шиг харагдаагүй. Бүх зүйл ургаж хэрв энд. Энэ газар руу шууд зам байхгүй бол ойд өөр ямар ч газар шиг харагдах байсан. Би цүнхээ нэг модон дээр хаяад майхнаа босгоод дараа нь нэг модон дээр суугаад үдийн хоолоо идсэн. Дараа нь би дэврээ бичиж зүгээр л энд сууж байгаад л сонссон. Шууд нар жаргаж эхлэх үед би дулаахан байхын улд гал асаах хэрэгээ болсон бол би босоод ойрон алхав. Цуслангийн газрын зах хязгаардах хэрэглэх саваа модыг олохын улд майхнаасаа хий холгүй газраас би нэг зүйл олсон. Хачин жимслэг ой руу хөлөх зам жирийн зам биш, энэ нь хөлөөр үүссэн зам байсан нь маш тодорхой байв. Хин нэгэн ир замаар дахин алхах нь ихэвчлэн эдгээр үрлийн зам ашиглагдаагүй үед хурдан ургадаг бол энэ нь үнэн юм. Энэ нь маш тодорхой анзаарагдах байсан нь хачин байсан. Би саваа цуглуулж гал асаахад бэлдсэн. Гэхдээ яг юуны ухаа? Ир зам надад аагүй мэдрэмж өрүүлж, шүнийг нь яг дэргэдэн Цуслан гарахаасаа өмнө юу болохыг нь шалгахыг хүссэн юм. Би цүнхээ шүүрч аваад нарийнхан замаар явж эхэлсэн. Би ир замаар хэдий чинээ их алхах хүсэн. Саяхан хин нэгэн энд байсан гэдэг би өдий чинээ иглээ байсан. 15 минут алхаад би өсгөлд нь ой руу гарч ирсэн. Замын цаана жижигхэн бүхэг байсан. Энэ нь муудаж хаягдсан минь харагдаж байсан. Модон бүхэл бүн самбар нь байхгүй болж борч байсан бөгөөд хаалга нь онгорхой байсан бол би төхөж очиод эргэн ойрноо харлаа. Яагаад хөл гიშгэх зам ой доор хизэнгүй овоохоо руу хөлөх болсныг гайхаж байсан нь хин нэгэн санамсаргүйгээр бүдэрч очиход хийрхий хол байсан. Миний сонирч зан хөдөлж би үүдээр нь доор шагаад доор нь харанхуй байсан бол би юу ч харахгүй байсан ч би чадна. Энд хоосон биш гэдгийг хэлээрэй. Энд ямар нэгэн зүйл байсан. Би доор шалхам хийх гэж байсан боловч араас нь дуу намайг цочоож орхин явхад намайг бараг л хавхан хэлсэн. Би уурлангүй үнийг 10 фу орчим зайд зогсож байхыг харж ирээр дахин явахыг хэлэхэд би юу ч хэлэлгүй үнийг хэлсэн ёсоор хийсэн. Би яваад эргэж харахад ирээрийг замын өсгөлд зогсоод намайг явж байгаа эсгийг шалгаж байгааг харсан. Би майхандаа эргэж ирээд л явах гэж байсан чинь харанхуй болчихсон байсан. Гэхдээ би явахгүй байсан юм. Тэнд байхгүй гэж бодоод би хурдхан хувцас аваад харанхуй шөнө дундуур зөвхөн гэрэл бариад машиндаа хүрэх хүрлээ аюулаа аялал хийсэн. Тэнд юу болоод байсныг би мэдэхгүй байна. Гэхдээ намайг хамгийн их айлгсан зүйл бол би харсан хүн энд амьдардаггүй гэдгээ шууд иглээ байсан явдал байв. Энд байсан. Энгийн цэвэрхэн хувцас өмссөн. Энд хэд хоногоос илүү байсан ч чин чимдэг байгаагүй намайг. Яагаад энд байсан? Яагаад намайг явах хэрэгэ болсон? Хэрвээ энд амьдардаггүй юм бол хөлийн зам яаж үүссэн эсвэл байсан гэж асуухад хүргэж байна. Энд өөр хүн байсан уу бүх зүйл намайг 100 асуулт асуухад хүргэж байгаа бөгөөд хизээж байхгүй гэж би бодож байна.